Сайн байна уу? За бид энэ удаагийн бичлэгээрээ Филиппин улсын Себу хотод байралтай би Себу сургуулийн талаар танилцуулах гэж байна. За энэ сургуулийн онцлог гэх юм бол хотын хөл хөдөлгөөнөөс хол амар амгалан бүсэд байрладаг гэдгээр онцлог байгаа. Ингээд бичлэгтээ хамт байгаарай. За бид хоёр одоо сургуулийн 1-р давхурт ирсэн байна. За энэ хэсэгт ихэвчлэн үйлчлэгийн хэсгүүд байрладаг. За анх харагдаж байгаа хэсэг бол сургуулийн хоолны заад 3 удаагийн бүфет хоолтой. За мөн энэ хэсгүүдээр болохоор ихэвчлэн үйлчлэгийн хэсгүүд байрладаг. За кофе шоп болон маникюр, фитнес, конференц A, B хэсэг болон бокс, цэцэрлэг гэх мэт үйлчлэгийн төвүүд байдаг. За мөн энэ хэсгээр болвол хотос угаалга, за аялал жуулчлал, хоолны хэсэг, дэлгүүр гэсэн ийм хэсгүүд байрладаг. За энэ хэсэг бол 7 хоног болгоо оюутнуудаас шалгалт авдаг хэсэг. За ийшээ ороод хүлээж аваад энэ хүлээдэг тавьсан байдаг. Ийшээ орж хүлээж аваад ийшээ яваад speaking test буюу ярианыхаа шалгалтыг өгдөг. За сургуулийн 2-3 давхруудад бол ихэвчлэн хичээл ордог. За энд бол ганцаарчсан хичээл ордог. Энэ сургуулийн хувьд бол нөгөө 4 цагийн ганцаарчсан 4 цагийн групп хичээлүүд ордог. За одоо жишээ нь энд ганцаарчсан хичээлийг багштайгаа хамт ордог гэсэн. За үргэлжлээд мөн энүүгээр анги танхимуд байрладаг. Энэ сургууль маань өөрөө маш том, тэгээд олон оюутан байдаг учраас анги танхимын хүрэлцээ хангамж маш сайн байгаа. За ийшээгээ 2 давхрын мөн ресепшн хэсэг байрладаг, номын сан байрладаг, тэгээд чөлөө цагаа өнгөрүүлэх боломжтой газрууд маань бас энүүгээр байрладаг. За энэ хэсэгт болохоор номын сан байрладаг. За оюутнууд ерөнхийдөө ихэвчлэн чөлөө цагаа өнгөрөөдөг байгаа. За энд манай өвдгийн гишээс нийтдээ 2 ээлж ирсэн байгаа. За тэгээд бүгдээсээ сэтгэл асууя. Би энэ BC-бүүд ирээд их гоёсэн. Маш олон сонирхолтой үзэж байгаагүй газруудаар явсан. Тэгээ бас гэр бүлээг санаж байна. Одоо тэгээ буцах гэж байгаа хэрэг байна. Амар догтлцэн. За Монгол руу явмаар. Чамд энд ирээд хэр өөрчлөлт гарав? Англи дээр илүү чөлөөтэйгээр дүүсэн. Тэгэл илүү олон найзуудтай болсон. Тэгээд яг ирсний дараа нь хэдэн Вьетнам найзуудтай болоод тэгээд яг найзууд болж ахтал явчихсан. За баярлалаа. За оюутнуудын чөлөө цагаа өнгөрүүлэх газрууд энэ сургуулиар маш их байдаг. Теннис, бильярд, за мөн бассейн, тэгээд номын сан гэх мэтчлэн маш олон газрууд байдаг. За мөн тэнцээ өдрүүдэд давтагдчихгүй аяллуудыг зохион байгуулдаг. За одоо 3 давхурт гараад ирчихсэн байна. За 3 давхурт дээшээ явахаар 3 давхурт дээшээ гараад ирэхээр ингээ ганцаарчсан одоо бүрэг хичээлийн танхимуд байрлсан байдаг. За 4 давхурт тэрнээс дээшээ давхруудад бол оюутны байрууд байрладаг гэсэн үг ээ. За одоо ингээ 4 давхурт ирсэн байна. 4 давхурт оюутнууд ямар өрөөнд байрлалыг сонирхцгаая. За ингээд одоо энэ сургууль байрладаг бүх оюутнууд ихэвчлэн иймэрхүү өрөөнд байрладаг. 4 ортой, 3-аас 4 ортой өрөөнд байрладаг. За тэгээд 7 хоногт 2 удаа өрөөний цэвэрлэгээ болон хувцсуугаалгаа явагддаг. За энэ удаагийнхаа бичлэгээр бид Филиппин улсын Себуд байралтай би Себу сургуулийн талаар танилцууллаа. Бид нэр дараагийнхаа бичлэгээр илүү олон сургуулиудыг танилцуулах болно. Тэгээ бичлэгтэй хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.